37. За өнөөдөр олон донд орж байгаа манай багийн нэр Ховлын баг. Тэгээ багийн маань ерөнхий спортоор Ховлын зочд буудлын ажиллаж байгаа. Ховлын зочд буудлынхаа үйл ажиллагаатай танилцаад баг дотроо жижигхэн тэмцээн хийхээр гэж зогссон байгаа. Тэгээд та бүгдийнхээ өнөөдрийн зураг авалт болон бэлтгэлд нь амжилт хүсье. Бэлтгэл бол энэ доор бол чөлөөт байдлаар хийгдэнэ. Баг дотроос бас санал гарч хэвтэй шахалтаар 100 кг-аар хэн хамгийн олон шахах вэ гэдэг бас тэмцээнийг явуулахар боллоо. За тэгээ та бүхэн өнөөдрийн бэлтгэл амжилт хүсье. Манаас 2 хүн замдаар гармаар байна. За төвшөө гарлаа нэг нь. Нэг нь гандлах авчих уу. Тамирчин хүний бүх хүний хамгийн чухал юм бол бие халаалт, бэлтгэлийн өмнө, барилдахын өмнө. Энэ гүйлтийн зам, гүйлт бол одоо бэлтгэл хийгээд хамгийн дөрөв бие халааж хүн гүүж мөн барилдахад бас тэгнэ. Гүүж үе халааж иж барилдахад бэлэн болдог юм байна. Тэгээ манай тамирчдад одоогоор бие халааж эхэлж байна. Манай Ховлын зочд буудлын маань бол одоо маш шин цагийн сүүлийн үеийн танай төхөөрөмжтэй бэлтгэл сургууль хийхэд бол одоо маш тийм юу юм байна. Боломжтой юм байна. Болцооны. Энэ дээр нэг өвдөг хаална. Хөл хаалны ташаа аваас хаална. Шагаа хаална. За энэ тохоо халааж байна. Тохоо энэ мөр халааж байна. Одоо манай тамирчдод ингээ мөрөө халаах хэрэгтэй. Мөр бол барилдахад маш их хэрэг болдог. Сэнжигний байрц мөн барилдж байгаа хүн бол одоо гараараа голдуу тэгээ байрц аавна. Тэгээ гарын ажиллагаа, гарны үеинүүд сайн хаасан баг хэвээр. За бүх хүн бол одоо гарандаа хүчтэй байх хэрэгтэй. Тамирчин хүн бүх хүн. Тэгэхээр гарыг халаалт барилдах болгондоо халааж гарч байгаа хэрэгтэй. Гар бол одоо өгчүүд бидний одоо хамгийн чухал эд. Энэ хоёр тохоо энэ болчингууд нь одоо бүгд ажиллаж эхэлж байгаа. Аба хөлөө дэшин сав. Ваа янзи. Бэрэ тийм савар даа. Гоё. Энэ маш сайн дасгал. Одоо хэвлийн гидсний булчин шангарн чанарч нь манай багийн хамгийн их 100 кг-ыг хамгийн их хэн шахаж чадах вэ тэмцээ. 100 кг-ыг. За залуучуудаа амжилт хүсье. Тэмцээн хийсэн. За. Нэг. Коч. Ва, кочо. За, очинда. Энэ наамро хохгүй хой. За, дараагийн нь. Оргил бол чачаа. За, шагналтай шүү манайхаа. 1 2 3 4 5 42 43 44 45
35 тооцоо. 36. Болж. 37. Яа! За 37 шүү. Тооцоо. Гур. 1 2 3 4 Хор. 1 2 3 1 За анхааралтай гадгаа. 2 4 За ихмэ. Ваа, төвдрөн шүү. Төвдрөн. 2 3 4 5 6 За гошонд даа. Яад ч. 1 2 За багийн. За өнөөдөр бид өгдөө одоогээд Ховлын хаан зочд буудал дээр ирж хүчний үйлдэлүүдийг чөлөөт байдлаар хийлээ. Тэгээ өнөөдөр манай багаас 100 кг одоо хэн олон шахах вэ гэж манай багийн гишүүн улсын начин оргил болд маань төрүүллээ. Тэгээ танд энэ хөнгөлтийн бичгийг бас гардуулж байна. За. Амар шахах юм шүү дээ. За манай хөвлөжчд бодлоос чөлөө цагийг бас өнгөрөөх зориулттай 2 скрин голф байгаа. За энэ дээр болохоор та хэд дээр бидэд 3 баг болоод хуваагдаад тоглож болно. За хэн хамгийн түрүүнд нөхөн бөмбөг оруулах уу гэж байж болно. Бас хэн хамгийн хол зохих вэ гэдэг тийм тэмцээн зохион байгуулж бас болохоор байгаа. Энэ дээр бол мэрэгжлийн тамирчид гэсэн бас айгүй хэрч тоглож манайхаар үйлчлэгддэг байгаа. Тийм болохоор та цагийг хөвчлөлтөд өнгөрүүлээрэй гэж. За баярлалаа. Хөвлөн багийн голфын тэмцээн эхэлж шүү. Хөвлөн зочд буудалтай. Манайхад голфтой тэгээд 3 хуваагдсан байгаа. 9 хүн 3 хуваараа. 3 багийн 3 гишүүн энэ нийлбэр дүнгээр хамгийн урт хол зогсон багууд төрүүлнэ. Тэгээ хамгийн ойр зогсон багийнхан одсон 2 багтаа дээр гарч хоол хийж гинэ. За голфын тэмцээн маань бас сайхан өрсөлдөөнтэй боллоо. За манай баг Бүрэнбаатарын баг 278 оноогоор голфын тэмцээнд төрүүллээ. За 2 дугаар байранд Бямбатхан Арслангийн маань баг 241 оноотойгоор
2-р байрыг орж. За 3-р байрыг даваа очрох алхагчтай баг маань 208 оноо авч 3-р шатанд одоо бид бүгдийг хоол хийж хоолоор дайлахар боллоо. За одоо манай багийнхан бид одоо 7 давхрынхаа ресторанд ороод ирсэн байна. Өмнө одоо усан тэмцээний одоо хоол хийхэр болсон 3 гишүүн маань одоо хоол хийх ажилдаа орно доо. За тэгээд урьж байна. Ясан 2 багтаа орон зоог орохоор манай багийнхан орж ирлээ. За та нартай ингээд Японы уламжлалт сайхан махыг сайхан шарж үзүүлнэ. За манай багийнхан бол нөгөө 2 багтаа өнөөрөө гольфын тэмцээнээр өрсөлдөд ялагдсан. Тэгээд одоо дөрмийн дагуу тоогооч болсон. Одоо ингээд хойдоо зочдууд дээр ялсан 2 багтаа орон зоог орох гэж байна. За энд одоо үхрийн мах байна, загс байна. Одоо энэ дум мун гэдэг юм бол юу гэдэг юм? Хясаа. Тэгээ олон төрлийн сайхан ногоонууд байна. Тэгэл янз сайхан хамтлаад одоо шаран да. Залуу занд насандаа нэг 65 хүнтэй автобусыг хоолцдог байлээ. Энэ аймаг гол хит юм байна. Энэ манай шавнар бас гоё шаарсан байна. Гоё байна. За энэ пяпта толгой хорсож байгаа юм солиорч байна. Манай ихмэр чинь хамт цаатай. Царайлаг. Томото. Манай ихмэр бас томото гэж хэлдэг. Ястуутэй. Юм байна нугаа. Хараадрыг очлог өгдөө шүү дээ. Зам ахын дээр цадахгүй хэнийг цадахгүй гэдэг. Энэ шиг цагаар нэг цад цагаас нэг цад. Ховжоо дээр чадахгүй хэдэ чадахгүй гэж.